За эхлээд байна шүү дээ ингээ. Ер нь бол юу хийх гээд яваа бэ гэдэг юм талаасаа би та эдгээр нэг ойлголт өгч. Тэгээ ер нь энэ бүгдээдсийн түүхтэй холбоотой хоёр төрлийн юм байд юм байна л да. Нэг нь болохтой зэрэг нэг овгийн гэх юм уу эсвэл хэн нэгэн хүний удмын шаштрал гэж нэг юм бичигддэг юм байна. Удмын шаштрал гэдэг нь болохоор тэр хүнтэй холбоотой тэр түүх дурсамжууд болдог бичдэг. Тэгэхээр тэрний хавсралт нь болоод тухайн тэр айлын гэрийн үеийн бичвэр гэж байдаг. Одоо нэг үеийнх ингээл нэгдүгээр үе, хоёрдугаар үе гэлээ тэгсээ тийм үү? Дээд үеийнх ингээл тэр үгээр нэгдүгээр үеийн одоо бидний их бол ингэж бичигдэх нь тийм сэддээ нарийн гэдэг юм тийм. Тэгээд тэрний хүүхдүүд нь болохоор хоёрдугаар үе гэдэг. Тэгээд гуравдугаар үе гэдэг. Тэгээд дөрөвдүгээр үе гэдэг ингэ бичигдэх. Ийм нэг хоёр бичиг босгочихсон натаа яваад байгаа юм. За. Тэгээд юуны тэр Дарга гэдэг хүний тухай нэлээд олон жилдээ бас ингээд юм цуглууллаа. Ер нь юу юм байна? Бидний ч одоо ер нь тэгээд нэг хэсэг л хугацаанд аав ээжийнхээ ярьж яснаас цааш хэмжээний юм их анхаарч яваагүй байна шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Одоо та хоёр ихэд чинь миний дээдлийн үе байгаа даа байхгүй юу? Миний ээжтэй үе. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд ихээр их сонирм болчиход байгаа юм тийм бооз. Би энэ хоёрын дараагийн үе. Энэ хоёр миний ижийн үе. Тийм шүү дээ. Тийм. Одоо лаг өгч төрүүлэлт чинь төрс ах дүүс хүүхдүүд бол тийм. Тийм. Тэгээд тэр нэг товчоо өөрийнхөө олж мэдсэн юуг нэг эхлээд нэг яриад тийгөө. Тэгээд хэдүүлээ тодруулах асуултууд руугаа ороод явъя. Манай наагц талынх юм аа. Миний наагц та хоёрын авах тал тийм ээ. Тийм. Сэдэд гэдэг хүний эсвэл ингээд салбарсан, сэдэд гэдэг айлаас салбарсан ийм л төрлүүд юм байна л да. Сэдэд гэдэг айл чинь одоо Дарга, Даш, Данзан, Авирмид, Дулам гэдэг. Ингээд нэр нь тодорхой 5 хүн байна. Тэгээд цаана Сонон дөржийн ээж, Түмэн жаргалын ээж гэдэг. Ингээд нэг хүү бусдууд нь хогтоод байгаа юм тийм бооз. Тийм. Ийм айлаас гаралтай юм байна л да. За тэгээд эднүүд нөгөө тэр Даши ихнийг, нөгөө Данзангийн ихнийг, нөгөө Авирмид ихнийг нэг ихтгэн зэрэг бол тэгэл тэр чигээр яв юм хий баруун хойдлын бийж тэр чигээр л ингээд болчихж байгаа. Тэгэхээр биднүүд ерөөсөн яг Дарга гэдэг буурлаасаа аваад л ингээд цааш нэг гэж явах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй биднүүд ч өөрөө төрөл дотроо толгой ирчих юм билээ. Тийм шүү дээ. Тэгээ урдлаа мэдцгэхгүй тийм. Тэгэхээр тэр Сэддийн Дарга гэдэг Сэддийн айлын тэр Дарга гэдэг энэ хүн 7 хүүтэй нэг охинтой айл байсан байна. Хамгийн том хүн болохдоо зэрэг Санг гэдэг. Одоо ангаа гэдэг тийм ангаа гэдэг. Энэ хүн болохдоо зэрэг тэр Барселоност энэ ангийн хүрээнд лам явсан. Тэгээд 1930-аад онд нөгөө Сүмэйдийг шатан буулгаад нураагаад лам нарыг хар болгохын болгоол зарим нь буудаж алаа, зарим нь шоронд явуулаад ингэж явах үед өөрөө хийдээсээ гараад хар болж исэн юм хүн юм билээ. За дараагийнх нь болохдоо зэрэг мөнх ням гэж. Мөнх ням гэдгээс бид мөнхөө хичээл гэдэг мөнхөө гэж ер нь дүүнээр дууддаг тийм байх. За ингээд энэ хүн байгаа юм. Дараагийн хүн болохдоо зэрэг гасан даг гэж юу байсан бэ? Энэ гасан даг гэдэг нь болохдоо зэрэг одоо тэр үед тэр 20-д оны үед ардын хувьсгал ясны дараагаар чинь хамтрал коммун гэж нэг бичгнүүлж ирсэн хэлээ гэдэг. Хөрөнгөний хураагаал. Энэ Дарга гэдэг хүн бол нэлийн тийм хөрөнгөлөг хүн байсан юм байна. Нэлийн баян хүн байсан. Тэр нь гихтүүд малхгүй энэ өдрөө юм уу. Тэгсэн чинь энэ гасан дав гэдэг энэ хүн температуртэй дайж хүн байсан шиг байгаа юм. Нөгөөд эцгийнхээ хөрөнгөийг хураасан хүмүүстэй тэмцэлдээд нэрний хамтралын дараах сожоо юм билээд энэ нөхөртэй тэрийг бүр ална гэж бодсон гэж. Тэгээд миний юм булгаа хийгээд булаагаад авчиж болдсон бол би бас булгаа хийж булааж явна гэдэг. Тэгээд нөгөө төчин ингээд
Хайрын замаар орцсон гэж. Нөөс яахгүй. Айл гэрч болоогүй юм шиг үлээ өөр хөгжиж байхгүй. Ингээд юусоо энэ бол алга болчихсон гэж ярьдгийг. Тэгээд энэ хүнтэй холбоотой дараа нь эргээд юмнууд яригдана. Ингээд ерөнхийдөө тийм сайн тэмцэгчийн замаар орчихсон. Тэр 30 оны нөгөө эсэргүү бослог гэж яригддаг шүү дээ. Тэр мэрэнд ч нэлээд идэвхтэй оролцоод явчихсан тийм үе юм билээ. Тэгээд тэрний дараагийнх нь тэр лав гэж, дайгагийн лав гэдэг. Нөгөө дайг яадаг лав нөгөө дайг яваад амар хөгжчихсэн. Тэгээд энэ хүний өөр хөгжүүд нь бол доос байхгүй. За тэгээд энэ дараагийн хүн Содном даш гэж байсан юм байна. За. Тэгээ энэ нь болгоон зэрэг хонь хариулж юусан чинь нөө хадны ёроо сууж байсан чинь хад нураад чулуун цэцэг дарагдаа. Тэгээд энэ тэр одоо хүүхдээ хөвчтэй сурчихсан. За тэгээд дараагийнх нь Бямбцов гэдэг. Танаа бомбол гэдэг. За ингээ өөр хүүхдүүд таана. За тэгээд тэрний дараагийнх нь цэрэн жигмэд гэдэг. Жигээ болохдоо зэрэг чимэд гэдэг. Төрлий дөөргүүлчихсэн. Тэгээд тэдний өөр хүүхдүүд нь одоо яах цэрэн юм цэрэн жаргал гэж хэлдэг. За тэгээд отхон хүн болохоор цэрэн дорж. дойч. За ингээд ийм улсууд байжээ. За энэ ангаа болохдгон зэрэг ер нь тэр одоо ямарсан явдэрчих манай хоёр хамрах шаа байсан шүү дээ тий. Ороо ингээд бүрхий болцоод түлээгээ оруулах гэдэг бүх ажил болдог. Гурил таслах түлээ оруулах хоёр чинь хэцүү ажил байл яаш тий. Чи би гэж нөгөө гараад явхад чинь ингээд дуудуулаад байгаа шиг байдаг гэсэн тэр ном иштгэлсэн шиг байгаа тийм. Тийм болчихлоо. Ингээд харагдаад байж байгаа дүүд туссан. Тэгсэн. Тий. За манай буурал ээж бол юунтаа байж байгаа л туссан. За энэ хавгагийн талаар нь бол ер нь 79 оноос хойш би энэ үнийг тодруулах хөөцөлдсөн доо. Тэгээ бас их гоё юмнууд олдсон. Одоо бол бас ингээд юм бичиж эхэлсэн явж байгаа. Тэгээ энэ тийм юм байлаа. Ленинградын цэргийн сургуульд явж байна. Анхны байр зүйн зураг зурдаг тийм хэрэгслүүд хийж ирсэн. Халдварын дайны тэр ямар энэ хүний хийсэн тэр газрын зураг дээр тэр зургийг хөвлөд ингээд дарга болгоны зөвхөнд явдаг. Ийм болж тийж яасан. Тэгээд тэр зураг хийгээд байж явахдаа бүслэгдээд шарахтаа тэгээд тэр бирвагийн хөгжмийн зохиолч чинь морин жолооч ай хамгаалагч нь байсан. Тэрэндээ нөгөө цүнхтэй зураг өгөөд тэр бүслэг сэтлүүлж гаргасан. Тэгээд өөрөө характер хамлуулж амар өгсөн юм юм лээ. Тэгээд нюанстай дэшэн дошоо юм амьдралтай юм ирсэн. За тэгээд авч чинь Аиш ингэж байлаа. Лав гэж юу байна. Одоо энэ аюушийн юм дээр халахгүй бас одоо нөгөө оршуулсан газар нь бас юм байж байгаа. Монголын хэлчин дайралтын хөшөөгээд 79 онд тэр нээлтийн хийж байгаад би өгөхөд оролцож ирсэн. Одоо болохоор 80 баатарын хөшөөд болсон юм л. За тэнд байдаг юм. Тэгээд биш үү энэ буурал буурал ээж хоёрын чинь талаар бас яхаа юу олсон мэдээлэл хэмжээний юм ярьчаа. Тэгээд яа тийм. За энэ дарга гэдэг хүн агуулын пагм гэдэг байсан юм. Тэгээд нэгэн тийм хөрөнгөлөг хүн байсан. Тэгээд тэр нэг дөрөв ярьсан шүү дээ ингээд хөрөнгө хураалтанд хөтөөд. Тийм. Тэгсэн чинь тэр нь одоо нэг хүүхэд мөшөрхөөд ингээд бөөл юм болсон гэж. Тэгээд эднийх ингээд энэ шуран нутгалд байсан. Тэгээ нэг удаагийн тийм тохиолдлын яриа л да. Тэр нөгөө төхөө галсан даг гэдэг тэр нэг сайн болоо тэмцэгчүүд явчихсан нөхөр нь болоо гомдороо сүрч шахсан гэдэг жигнүүд байдаг байсан. Тэр нь болсон чинь энэ нөхөр одоо урлагаа зэлхий хийж нээтрээ явж байгаа хараал хэлгээд. Чатаа хэлгээд. Тэгээд нөгөө чатаа нь мэдрэгдээд. Тэгээд тэрнээс нь нөгөө тэр хойноорж явсан гэдэг бүр их тодорхой юм болохгүй зэрэг автаж холбоотой юм. Тэгээд яасан чинь одоо нэг мөнхтэй олж ирсэн мэдээгээр бол айл байсан хүн бөө мэг юм байсан байна.
Тэгээд тэр хүн одоо үзэж харуулсан биз. Тэгсэн чинь ингээд хараалчтайг ирчихжээ. Өнөө шиг дотор нь үг. Тэгээд одоо шуранганаас тэр жаргалантын пац их рүү юуснууд чинь тэр юм. Тэгээд өөр чимээ гаргаж болохгүй. Малта явсан хүн ойролж харалж болохгүй. Цайгаа ууранд нүдэж болохгүй. Тэгээд тэр ч одоо өвөл гэж байгаа шүү дээ. Өвлж дуусна дараах гэж. Шинэ сар цагаан сар гарахаас нааш энэ нутг руу ирж болохгүй. Тэгээд бүр ингээд юу вэ? Нохооны хаам нь мод ингэж зуулгаад огшууг ингээд бүр ороо багалчихсан энэ. Тэгж явж ирсэн гэл. Тэгэл нүүгээд шүнээр нүүгээд хар мартын даваагаар даваал одоо нөгөө таац их орсон. Хар мартын даваа гэж мэдэх байна. Мэдхгүй. Шуран өксөж явахаар нэг талд хавтгай мод гэл том мод байдаг. Тэр модны чинь дээг удаа авчдаг. Хавтгай мод баруун талруу авдаг. Тийм. Буурлаа явуулдаг. Эцэрлэг гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд тэрлүү ингээд явчихжээ. Тэгсэн аав чинь нэг шинэ уурганд толгой татсан байсан юм. Нөгөөдгийг ааваг байсан гинэ. Тэрээс ингээд тийж ширж болохгүй шүү гэдэг ингээд хөвгтүүд чинь. Тэгэхээр чи ингээд дарамтнд байхаас харахгүй болчихж байгаа тийм бол өөрөө харах явдал. Тэгээд дагаа гэдэг хүн чинь. Тэгээд нэг хүн эсрэг хүн болоо явчихж байгаа юм. Хоёр хүн нэг цэрэгт байсан. Тийм. Инхтэйгэн зэрэг бидний хэлбэл өөд нар харуулаг юм шиг байгаа юм. Тэгээд ерөөсөө энэ даргагийн хамаа гэдэг хүний болохоор сурвалжлах гэдэг 79 онд тэр мэд хоёроо манай чийсэн шүү дээ ирсэн нэг. Тэгээд оюун гал очиад тэний дажтай хэцүү гэж. Тийм баг. Ганц ч дуурай. Манай ирсэн. Эднийд очиад ирсэн чинь баас ирсэн дуурай. Тэгээд манай ээж нэг хоёр ахыг нь уганд байсан юм чинь тэр үгээр л дажиг аашилсан чинь тэгсуусан гэсэн зэрэг. Юм басал болохгүй ярьж болохгүй юм уу гэсэн гэсэн зэрэг басал хийж байгаагүй өөрийн зарайд ивчих юм байна. Дөрвөл сэрүүл ярахаар л байсан л та тийм ээ. Тийм бас малын тэр үедээ том хүн байсан шүү. Би л манайд нэг Шингис өгөөд тэгэхээр тэр тийм бид нар юм уу номхон дуугүй тийм болсон гэдэг чинь ерөөсөө яг тийм юм хүмүүжтэл юм шиг үл. Тэгээ биднүүд ч хамаагүй тийм юм ярьж бай. Хүний ордоор бити ярьж байгаа ингээд бүгд дандаа хийсэн үг хэлсэн шүү дээ. Тэр чинь бүргээр дунгууллаа, шууглаас гэдэг. Тэр хүүхдүүд ч тэгээд бас үүтэй. Тэр нь болтгоо зэрэг бас ингээд тэр янз бүрээр хараалж чаддаг юм ийм айгууд хоёр дахь ертөнцийн юм биеэрээ мэдгцэн үгүй. Тэгэхээр ийм болохгүй юм байдаг. Хүнээс гадна бас нэг юм байдаг гэдэг юм мэдсэн. Та хоёр эмээгийнхэн тухай бол нэг сайн сонсоогүй юм байна. Өвгийнхэн талаар хэлэхэд сонсч байсан. Өвгийн талаарч сонсож байгаагүй. Сарадагчтай сонсч байсан юм байдаг юм байна. Яавал энэ эдлийн хамт өссөн тэгэл хамт хийдсэн. Хамт өссөн тэгэл ярьж байгаа. Нөгөө хоёрыг бити хийдээрээ тийм. Бити хийдээрээ би уурга аваад ирээ. За та хоёрыг хэлээгөө морийг чийгүүлж өгнө гэсэн гэж. Тэгэхээр нөгөө хоёр нь хэлээгөө. Тэгээд мань буцаад ирчихжээ. Ирсэн чинь ирээд нөө буудлын дээр өвчин дээр ирсэн чинь одоо тэр нь болох тоон зэрэг тэр дугуйн ингээд өгч юм шиг байна. Бүр ингээд бууцын ингээд бүр хаадарсан шиг ингээд хайцсан. Тэгээд тэр нөгөө зузаан бууцын чинь ингээд үер ус урсгаар нэг хахттай газрын хайцсан мэт тийм болгоод ингээд хайцсан гэсэн гэж. Тэгээд эргээл тавцсан гэсэн. Тэгээ ирээд манай буудлыг тэгсэн байна гэж хэлээд хэлж дуусаагүй татаад тавьчихсан. Тэгээд ингээд энэ хэлэн гэж бүр хавтаад аман дотор ингээд юм идэж ууж болохгүй. Ийм болоо тэгээд бараг жил гарын шахуу 2 жил шахуу хэвтэрч байсан гэж. Одоо өнөө өдөр ямарсан амьд тунлаа гэдэг байдлаар. Тэгээд ингээд нөгөө шингийн юм гуурсан хамраа нүртүүлдэг байсан гэдэг юм чинь. Тэгээд сан дээр зэрэг читэй тийм байсан гэж. Тэгээд тэр хараал нь юутай холбоотой гэхээр тэр нөгөө ингээд нөхөр. Гасан дог гэдэг тэр нөхөрөөс боссон гэж үздэг байсан. Тэгээд тэр нөхөр нь ямар ч гэсэн тиймэрхүү юм боллоо гэдгийг мэдсэн гэж байна. Өөрөө тэрийг цайруулна гэд тэгж явж байсан гэдэг. Тэгээд одоо тэр цайруулсан яасан. Тэгээд бүр ингээд
гал малаар энэ одоо игэн мөгмөр нэг цоороо жилбүндсэн ядууш хэлцсэн гэсэн. Тэгээд босч ирсэн юм шиг ярьдсан билээ. Тэгээ хагараад хүүгээ ирж байх болсон. Хүүгээ л байдаг хүүтэн муугаар хамраа наач. Тийм хор аалмал идэж чаддгүй. Тийм аалмал хүүхэн хэлэн бас байх болсон юм шиг тийм. Тэгээд юунд тим хайх тэр юм болж байсан тийм сургамжтай байл. Хүнийг битээ басж байгаарай, хүнийг битээ бардаж байгаарай гэж захидаг. Тэгээд энэ их томоотой чимээгүй ингээд яваад байсан нутгаан зэргийн даргаа хийдэг айлын тэр туулж ирсэн амьдралтай холбоотой юм шиг үл бас цаг төрийг айсхтай холбоотой. Намхан бам бол эхлээд эднийг чинь нөгөө баян гэж нүд үзүүлэгдэж хөрөнгө оруулаад тийм үү. Аав ээжийн талаар та нэг сайхан дурсаад яриадаач. Бамбуул гэдэг хүн ер нь яг та нарт одоо ямар байдлаар үлдсэн байг дурсагдаж. Тэ харууж ажил сөрхий ирээс хүн тосрохоо тийм томоотой л байсан. Илүү ингээх наахан бамбуул л одоогоорол тэгсэн бамбуул явдаг. Эрдийн хуучин юугаан нөгөө чаадаг хамаагүй нэрдгүй хүн дургуурсан ч юм хэлдэг л байсан. Ажил сөхөр хараараа тийм. Манай чинь бас цэцэрлэгийн гарч мэл чийдэх. Одоо тэр юм хаалын үйл айлын юм ийм идэгдчихвэл тус. Туслах үйлдвэр тусаж ирсэн баг тийм. Юуд яажсэн. Нөгөө туслах үйлдвэрийг манай шийдэх гэсэн. Тийм. Тэгээд сүүлдээ нөгөө юуны завууданд нөгөө нэг тусчдаг сөө машинддаг. Тийм ийж баан туслах. Тийм ийж нөгөө ээж завууданд тийм. Ээж нөгөө юу гэнэ цаад дээр гойлоо. Тийм. Тэгээд тэр ороо болохоор нөгөө ушаатхтай ийм юунууд завууд зөрцгийн үе чанаа. Тэр нэг барваа гэдэг нэг олон цэвэрлж байгаа энэ олон давхар нүхтэй байсан. Өө тэр давхацгаа нүхтэй. олон давхар цэвэрлж байгаа нэг машиныхаа нөгөө машин тосносоо бүгдийг цэвэрлдэг. Шүүрнэ. Нэг олон ийм таар шиг гоё тавх шиг ийм компас тэрмэрийн тэгээд очиж угаагаа тусцаа тэрийн доолоогоо. Тэгээд та нар ч одоо ер нь бие биенээс хэд дүүгээ. Би хоёр ирч. Ер нь юу да хамгийн эхлээд Сэрнэд өгчээ. Тэр хоёр хэдэн насны зэрэгтэй байсан. Тэр надад зэдэрлгээр хэлж чаддаг шүү дээ. Тэгээд зэрэн тавчих чинь 50 2 дүүс юм. 56. Юу тэгдэг вэ? ер нь болсон байх тийм. Хоёр дүүс баг. За ер нь. Тэгээд зэрэн даваах болсон. Тэгээд мөнгө хоёр би ч зэрэг андагчээс хоёр. Ер нь тэгэл нэг хоёр гэснээр зүгтэл байсан да. Би 62, энэ 64, оюун бэлэг 66, өнгөрдөг 68. Ер нь тэгээд нэг хоёр жил луустай. Тэгээ ганаа 73, өнгөрдөг 74. Ер нь нэг хоёр, ер нь хоёр насны зүрхтэй л байсан байх. Гэн 11 өгч. хамгийн том ихч маань ингээд 8 дугаарыг төгсдөг жил байсан тийм үү. Цэрэн тогтохох маань яг ямар мэрэгжил, ямар сургууль төгссөн? Наа төгссөн чинь бас худалдааны төлөв өөрчилгээд худалдааны зөвлөгөө бараа судлаа авсан. Очоод тэргээ түүхий дээр солиулсан. Юусоо юуны Улаанбаатарын худалдааны техникум төгссөн. Тэгээ хожигдод ирээд түүхий дээр эхлэж ирсэн. Түүхий дээр эхлэхчээр ирээд тэгээ би 77 тэгээд түүхий дээр эхлэхчээр ажиллаж байгаа юу яваа. Цэрэгч юу? Цэрэгт яваа. Тий. Тэгээд 82 онд цэргээс цэргээс тэнд цэргийн дарга болоо. За. Тий. Тэгээд цэргийн дарга болж байж байгаа л тэгэл тэндээсээ хань ижилтэй болоод уужиртад юусэн нэг л жил ирж тий юу яасан. Түүхийд орон тоо гараад тэгээд дорногоо юмр зам маач. Тэгээд дорногоо уусаа тий. Тэгээд нэг буцаад ихний нэг түүхийд хоёулаа одоо ирж тий. Ханд нэг хэдэн хүүхэдтэй вэ? 6 хүүхэд. 6 хүүхэдтэй. Тий. Хүүхдүүдээс 2 охин 4. Одоо хань бол байгаа. Бага хань. Хэдэн онд бол одоо юу яасан бэ? 270 99 он. Биш 2000 онд юм бэ. Манайх зэрэг дагахтай байгаа. Юу болчихсон. наадамны 2 өдөр. За цэрэн давахын дараа их чинь цэрэн даваа. Тий цэрэн даваа. Цэрэн даваа. Цэрэн даваа маань 50 сая. цэрэн даваа маань мэрэгчлэн
Аргастан тарахтар гэдэг. Аргастан төгс. Ирэл уянгийн нэгдлээ. Тэгээд ерөөс уянгад насаараа ажилласан. нэгдэл тариамаараа тэрэл малтай нэгдэл тарахтар нэглэл гэж байхад ч одоо манлайлж байлаа. Ажил гэж ихтэй. Тийм. Ер нь тэгээд хөдөө гараад малтай газар тариалга зүүгээ машин чиг одоо харуулж би хайрлаггүй. Би хайрлаж манай чи тэгээ өөрсдөө хийж амжилтанд хүрсэнтэй. Манай 2000 онд манайх Цэрэндаа хой дээр очиж бууж ирсэн. Тэгэхэд Цэрэндаа ахыг манайхыг удах юм бол хон мөн бол цөөтэй байдаг гэсэн. Тэгээд Цэрэндаа ах манайхаас тэгээд наашаа нутгаар руу гаяа. Тэгээд тэрний хойд нь Цэрэндаа ах манайхаас ирж ерөөсөө хоноо өрчүүлээ. Тэгээд манайхаас Цэрэндаа ах 2 гуц авчихсан. Тэгээ 2 гуц авчиод 1 гуц энэ танах юу яадаг бол би ерөөсөө хоноо өрчүүлж олон болгомоор байна. Танах ихрийн удамтай тийм гуц байхгүй. Тэгээ манайд ихрийн удамтай гуц байсан. Тэгээ манайхаас тэгээд ихрийн удамтай гуц авчаа. Тэгээд хонь сайхан өсөөл тэгээд мянгат малчин. Мандаж гэсэн шүү. Мянгат малчин ингээд бас овоодон жил болсон баха. Тийм. Гэрт гадаа хийштэй. Тийм. За дараагийн чинь бас дорногоо цэлбэр мэлбэрийг өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Бас гараа бүр ингээд цэлбэртэй одоо байгаа. Тэгээ одоо байгаа. Өөртөө суухгүй юу болсон. Би суужгаа тавын таа сэргээгээ 100 чиглэл хөвшөөртөө очиж байж байгаа ч гэлээ. Өөртөө сэлбэр. Би ороод дорногод байхгүй тийм гэрвсэн. Тийм. Мачи ороод хамгийн урд нүүрэнд. Би нөө бараанд явгаа ирээ явахтай хүч. Баяцаг байгаа зогсон. Хичээлээр нь бүр очдог гэсэн. Би чи юм уу гэдэг. Таанаас ч юм ажилсан хүүхдүүд байсан дөө тийм үү? Харин тийм ер нь ээж чинь нэг та нарыг шахаад байсан юм мэддэг байсан. Мэддэг тий. Одоо нэг октод нь багчиг байсан. Тэгээ зайлууд мухар шанаг тийм нэг саяа тийм нөт том нэг хийгээд нэг том идэг ортон байдаг сайн ярьчих. Нэг тавганд нэг том тавг биднүүд нэмэгт чинь. Манайх чи ерөөсөө манай аав чи ерөөсөө их сургуулийн хүүхдүүд их цуглардаг. Тэгэл нөгөө байрны хүүхдүүд чи ирээл тэгэл хоноол өмжөөл тэгэл тэднэртэй яаж байсан юм бэ гэж бодоод байдаг шүү дээ. Манай танч юугаа гэдэг чи олоод ус дулаахан байдаг гэсэн. Яг бандаж байж чорно гингүй аяг гаргаж хүмүүстэй тэгдэг. Тэгээд аяг гаргаж чоор идчихээ. За тэгээд Цэрэндаа ахын дараагийнх нь мөнгө хат тийм үү? Тийм мөнгө. За мөнгө хат бол алдартай ажилласан хүн байна дөө. Тийм жоохноосаа тэр аман задгаа 200 баашигтай. Ус түгээгээл тэгээд айл гэсэн. Хүүхд хэрэгтэй. Тэгээд тэр чинь бас хэдэн жил хийчихээр бас лам нартай нууц ном өсдөг өдөр мэддэг. Тэднэртэй ус мус ачивдж байсан гэдэг. Ер нь хүнд их тосорхон хүн байсан. Анаагийн хожирт руу нүүх нь ганцаар үлдсэн тийм. Уянгаас сэрэгт юм гээ. Тийм. Тэгсэн. Сургуульд ороогүй. Сургуулиас надтай тавд үжээд гарцсан. Тэгээс үлдээ усны тэрэг зөөгөөл тэгэл энд битсэн. Тийм. Аймгийн нэг дорцоо юу цуцсан гэдэг юм тарах. Аймгийн дорцоо. Тийм даваазраа хайцсан. Тарахтар юуны ходроо моторч найдаг гэсэн. Тийм. Мэрэгчлэн. Тийм. Тэгээд маань тэр ходроо үдэрсээр тийм хөрөмний өдөр дээр. Тийм. Янзрын гээ. Ажилласан. Тийм юм байна. Тэгээд баг бас мэрэгжил эзэмшээл. За тэгээд тэр аав тийм ээ. Тэгээд би уянгад 7 1-р өдөр төгсөөл божирч яваад божиртод 80 дараа төгсөөл. Тэгээд өнгөрдөг 100 шонхлоо гацаад би оё бас 8 төгсчихсэн. Тэгээд би оёгийн сойгийн дээр зургуулж явуулаад өөр ажил тэгээд намайг нөө явуулах дургүй. Тэгээд ажил хийгээд аав чи ерөөсөө дургүй явуулаад зөвхөн чинь өмнө ийшээ нутаг сольсон гэдэг юм ярьсан. Тэр чи яасан? Тэрийг 8 төгсөө би чи 8 доохтой нөө манай ихч 8 төгрөг нас орсон. Тэгээд нэг эмэгтэй тогтдгүй.
Гэсэн чинь нутаг соёл гиламаас сурсан гэсэн. Тэгээ зэрэн тогтох ийшээ ирсэн чинь л Учирт руу. тэг би нэг сууж ингэж тоогно ингэсэн чинь имплант төлжээ. Хойно би дөрд гүйжээд өвдгөө ахчихад гэсэн чинь ерөөсөө өвчөө ирээд болохгүй ерөөсөө нутаг соёлоо дийсэн явуулчих. Тэгээд би явуулаад идэр шилжээл зэрэн тогтох ийшээ очив. Тэгээ ерөнхийдөө Тэгээд би ганцаараа очсон. Хойд нь мэдэн ирсэн. Гүйс хамтдаа 100 хөдөө явчихад би доктор үлдсэн юм байна. ерөнхийдөө юу яасан? 8 он. Цэрэн тогтох юуны худалдааны техникум төгсөөд учиртын түүхэд эрхлэгч очоод тэгэл ерөөсөө цэранд хичээл ламинта зайлвал хоёлаа холдор нөгөө уянгаас ерөөсөө холдож ил ерөөсөө тийшээ явъя. Одоо их чинь алдчихсан юм чинь нэг зайлвал. Тэгэл манайх чинь хожигт юусэн юм бэ? Тэгээд эдгээр 100 амралт дээр би чинь өнгөрдөг ихтэй байсан. Тэгээд уянга зэдэн бодоор гэрч чинь. Би тэр чинь консервансер бол юу хэрний хоол иччинь. Нэг гэртээ байсан. Тэгээд лагерт уянга буучгаа 100. Хожигттоо. Тий. Наадмал байна болсон шүү дээ. Тийм. Тэгтэл бол нэг өөрөн байслаг ирсэн чөтгөн гоё юмтай байсан. Шүлдээ хоол ичтэл гортсон. Хожигтд очсон уу? Тий. 100 та нар чинь уянгөр буцсан. Дохой жирэлсэн байсан. Тэгээд эднэрийг уулаад би жоо ингээд нэг жоохон ажиллаа. Чи өнгөл ерөөсөө 10 төгсөөд сургууль яваад юм байна. Ерөөс аав чи юу вэ? Энэ тийм 78 онд Хот руу 8 төгсөөд би чи 80 онд оров. Энэ чи 80 онд 8 Гот руу цэранд ихчээ юу яа. Манай аав чи гот руу явах манай цэранд ихч ерөөсөө онц төгссөн шүү дээ. Тийм ерөөсөө онц төгссөн. Тэгээд аав чи ерөөсөө дургуулж сургууль. Миний 8-ийн өөрийг бас нэг худалдааны техникум. Ер нь ч тэгээд тэр хоёр дургуулж бас явуулаад харамсдаг. Тэгээд ер нь цэранд тэгээд цэранд ихч ингээд хотод сургууль явуулах гэхээр яах юм би хотод очиод өгнө гэдэг. Тэгээ манай аав чи тэгдэг байсан. Энэ ерөөсөө нөгөө загарахын ижин зайлвал хотод очиод өгөх болсон юм лээ. Тэгээд тэр хүнээс үсгдэг байсан. Тэгээд манай аав чи тэгдэг байсан. Тэгээ ерөөсөө хотод явуулах. Ерөөсөө юур сургууль явуулах. Тэгээ сургууль явуулах боломж байсан. Тэгээд ангид ажиллаад тэгээд манай нөхөр зэрэгээс ирсэн ойлаа талж би 10 төгссөн. Тэгээд 81 он Терестэд ажилд ороод тэгээд Терестэд 10 жил ажиллаа. 92 он тоглохтаа. Наа толооны бараа 92 он 20 дугаар докторч 98 он гарсан. Хорооны Монголын удирдахч байсан. Хэмжтэй 3 удаа нэг гарамар өвдөв. Карт бодлогоо хувийн 8-д гарсан. Тэгээ аваар 8 гэл явган яваал хатгамл оёо юм оёо чирэл чархандаар тэгээ холбоодоор скиртэ чинь өглөө чир тэгсээр хагаад нэг эдэн цаастад 8 гэл тэгээ сүйдээ хожиртод 2000 он анхны саятай мэдсэн болж байсан. За тэгээд цэрэн хандын дараа их оюун чимэг. Тий. Оюун чимэг маань 8 төгссөн. Би чинь 1964 онд төрсөн. Тэгээд уянгад чинь 6 дугаар ангиас 77 онд хожирт руу шилжээд тэгээд хожиртод очиод 80 онд 8 дугаар анги төгссөн. Тэгээд 8 дугаар анги төгсөөд Сэлэнгийн алтан булгын үдэ аж ахуйн техникумд яваад 83 онд төгсөж ирсэн. Тэгээд намайг юуны сургуулийн хуваар авахд би автагаа орж хуваар авч ирсэн. Тэгээд нэлээ олон техникум байдаг байсан. Би тэгээд тэр төв газар гайв техникумд авахаар яах юм бэ? Миний өхөн энэ алтан булгын зоо техникч мэрэгчлийг аваад миний юм гэх. Тэгээд би авахаа өгөнд ороод тэр Сэлэнгийн алтан булгын үдэ аж ахуйн техникумд аваад 80 онд 80-аас 83 онд суралж төгсөөд тэгээд 83 онд энэ тархтын хөтөлбөр нэгдэлд ирж ажилласан. Хөтөлбөр нэгдэлд ажиллах гэж ирж байгаа манайх тархтад байсан үү тийм ээ? Тий. Тэгээд 83 онд манай 100 дэлгэж ирсэн. Тэгээд манайх намайг төгсөөд хожиртод байсан. Тэгээд намайг 83 онд хожиртод төгсөөд
миний өвөө тархтад хуваар аваарай. Би 2 дүү дээр очиноо. Тэгээ би тархтад хуваар аваад тэгээд би тархтад ирж ажилласан. 2 дүү нэхээр 2 дүү гэхээр одоо энэ танаа ээж цомоо өгч. Тэгээд хин одоо даацраах энэ банжиргалах хэдрийн ээж нь лав өгч. Энэ 2 дүүтэйгээ нэг гэрт өссөн. Тий өсгсөн. Тэгээд би 2 дүү дээр очино гэдэг. Тэгээд би автаа бас нэг юу яжсэн. 7 дугаар ангид байхдаа юу тархтад ирж сар болчихсон. Та одоо надад тэр ахуулсан зураг нь байгаа. Тий. Тэгээд тэгэхэд нөгөө хин ажгаа гараад. Тий. Тэгээд ажуу 70 дон болчихсон. Тийм баха тий. Тэгээд 79 би 7 дугаар ангид байсан санагдаад байгаа. Тэгээ би автагаа ирээд тархтад манай аав юу яцсан. Сар болчихсон. Тэгэхэд ажгаа гарцсан нөгөөд нэг минг янзын тийм тэгээд ийцтэй бол би дүүдээр очив миний мөдөө жоохон төрөөд юу байгаа гэсэн. Тэгээд би тархтад ирээд энэ бямдарчхийн танаа хоёрт аав мөн тэгээд бит хоёр тэгээд сар болчихсон. Оо тийм үү. Тийм. Тэгээд тархтаа дээрээс тэгээд ерөөсөө тархтаа юунд харуу зүрийн фермэнд эхлээд ажиллаж ирсэн. Тэгээд сайн усгааны тархтаа улаан харуу зүрийн улааны ферм ажиллаж байгаа. Тэгээд нэг юунд тархтад нэг жил чанарын зоогоор нэг жил тархтад ажиллаа. Тэгээд 86 онд тархтын туяа бригадад мэргэжилтнэр намайг дэшээ очгоод тэгээд би тархтын туяа бригадад 86 онд мэргэжилтнэр очиж ажиллаа. Одоо тэгээд цаг хугацаач гэж одоо тэгээд хордон юмдаа одоо тэгээд бараг одоо битэж одоо хайлаа 40 жил болж байна. Тийм явж гэж. Оюун бэлгийн хяндлаа. Тий, оюун бэлгт нь 66 он юм байна. 66 онд төрсөн. Тэгээд уянгад уянгад 8 төрсөн. Оюун бэлгийг одоо шийлэгцрэмганд үрчлүүлсэн тийм ээ. Ямар нэгэн төрөл байсан уу? Манай ээж төрсөн дүүтэй байгаа жамж байгаа манай төрсөн дүү. Дүүтэй ганцхан бүлж яхахыг гаргасан байсан. Оюун бэлгээ өргөжөөд өнгөрдөг донд гарсан тийм. Донд нэг одоо оюун бэлэг ч одоо яг ямар мэрэгчлээ? Оюун бэлэг юуны тийм 10 төгсөөд хүнсний юунд тэр мэрэгчлийн сургууль төгсөөд тэгээд энэ хүнсний үйлдвэрт их олон жил ажилласан. Тэгээд эндээс энэ ер нь л хүнсний үйлдвэрт ажиллаж байгаа тэтгэвэр. За мөнгө чаргалын тухай нэг дурсан. 68 оны бичтэй. 68 оны бичтэй. Чи Аранга багшийн сургуулийн тийм юу төгсч ирээ товчтой ажиллаж 10 гаруй жил ажиллаа. Тэгээ сүүлдээ бас өвчнөр гөрөвт ороод. Нэг хэсэгтээ нэг жоохон бас ажлын байр цамцуулаад хийлгээд гэсэн. Тэгэл 13 онд өгсөн. За мөнгө чаргал маа тийм сайхан багш байлаа тийм ээ. Өөрхөн зөвлөх ааштай. Илгэмсүүс одон цудраад. За мөнгө чаргалын дараагийн их чинь отгон сүрнүү. Тий отгон сүрнүү. Отгон сүрнүү маань бас насалсангүй тийм. Отгон сүрнгээ сайхан дурсаад тэгээд хоо ярьчих тоо. Миний дүүч одоо 8 төгсөө, тужиртад 8 төгсөө. Тэгээд юуны дархны хүчлийн зэмж хаан операторч байгаа төгсөө. Тэнд ажиллаж байгаа. Тэгээд хөсөлтөж ийсэн юм. Тэгээд тужиртдаа ирж хуваараа ажиллаж байгаа. Тэгээд уянгад бас салмал хийжсэн. Хуваараа л юурдаг бас их ажилласан хүн байсан. Тэгээд дийлгүүр хойно манай утасны дийлгүүр ажиллауллаа. Ер нь тэгээд утасны дийлгүүр уянгад ирээд мод мөхөртэй байж байгаа. Төмөрөө орж ирээ. Утасны дийлгүүрт манай энэ охин ясаас утсан. Утасны дийлгүүр ажиллаулж байгаа л тэгэл зайлуул зүгээр таар. Нэг шунхлын хад руу нэг нэсчихсэн. Чи тэр чинь 80 онд шүү дээ. Хэд настай байсан хэрэг? Тийм 10 мэдтэй байсан.
багш хэл байсан шүү дээ. 13 дөрөвтэй ч гэсэн. Сүхэл гинтсэн байх хэрэгтэй. Тэр аав муухан гайд. Хожиртын нөгөө шунглаад ямаад явсан шунглаад байсан. Хадруу унтсан. Илсээ. Гэрээ хажууд унтчихсан ямаач юу. Тэр чинь 80 онд намайг 10 гэж Тэр бас нэг янз бүрийн юм болчихоо гэсэн нэг юм яригдаад байсан. тийм гайгүй ноцтуудаа шууд цомцох чинь амар төрөж Тийм. Тэгээд тэр чинь гаднаа унтчихсэн хүүхдэл явцсан байсан шүү дээ. Би явцсан гэж мэдээгүй шүү дээ. Би яваачаа ямаа бууж ирж байгаа хүүхд явах гэж өнөөс нь өчгөө би явсан чинь нөгөө мацын гэртээ хөндлөсөн. Энэ танай дүү мөн үү гэл. цусгай чинь биш гэсэн чинь болж байгаа. Тэгсэн чинь юу вэ? Тань хатахгүйсэн шүү дээ. Тэгээд зайлшгүй орд идэв нөйлөө жоохтаа. Харин бас нэг тэгчихсэн яагаад бас тэл учир байсан ба. Тийм байна. Тэр гадаа байсан. За дараагийнх нь хэн болохоор Ганч чимэг. Тэгээ ганч чимэг маань хотод байна уу? Энэ Хотод байгаа даалган. ажихаа жоо хотод байгаа гэх шиг бол Тий. Хотод тий хожиртод дараа дорчод. ганч чимэг дэлгүүртэй болсон гэж юу? Гэхдээ их чинь Тийм. хожиртод 10 төгсөө тэгээд уянгадаа тэгээд уянгадаа Одоо хотод цэцэрлэгийн багш хийж одоо тийм. хот руу яваад одоо хотод цэцэрлэгийн багш хийж байгаа. Тэгээ хамтлага. Тийм. Хамтлага маань бас залуугаараа зөөр Залуугаар зөөртөр. Манай тэр дүүр чинь их уурах байсан шүү дээ. Явах уран. Жохон бахтай ерөөс ингээл аав юу л хийж гэн тэгэл автаа ерөөсө зэрэгцээл юм хийчихдээ. Тийм хөвгтөөс. Тэгээ сүүлдээ нөгөө цэрэндээ бахтаар ирээд уянгад мод зоод хийхгүй юм байхгүй. Тэр бари тэр юу гэж юм байсан. Цэрэндээ бахын тэр том байшин бариад тэгээд тэр дотроо юу хийдэг байсан. Гэрээ мод зоод хийгээд тавилга мавлах хийдэг. Янзтай. Одоо 2000 зайлшгүй 3 онд үүдүүлж ирсэн. Тэгээ 2000 манай чинь 1 онд ирсэн юм уу? Өдөө онд ирсэн. Тэгсэн чинь бит хоёр нэг үнээс нэг хаалгахгүй юу? Тэгсэн чинь нөгөө хаалга нь үнтэй авч байгаа мó 2 хон нэг ямаа гарч авлаа. Тэгээд нэг намар зайлшгүй нөгөө манайхаас ирж бит хоёр ирж ид шоол болоо нөхөө. Тэгээд намар манад ирж ид шоол авах гэж ирсэн чинь манайх нөгөө бит хоёроо авсан нөгөө хаалга чинь байхгүй нар сар харагдсан юм. Нөгөө хаалга чинь тэгээд тэгсэн чинь зайлшгүй. Тэгээ бит хоёр үүнээс судалтаж авч байгаа юм. Тэгээ манай тэр дүү ирээд бит хоёрт тэгээд хаалга хийж өгөө. Чи 2003 онд үед болсон шүү дээ. Тэр хаалга одоогоор манайх болчих. Хийж өгсөн хаалга. Тэгээ би хаалга хийж өгнө гэж хаалга хийж өгөөд тэгээ одоогоор мэлж байгаа шүү дээ манайх. Одоо хамгийн отгоо юм. Тэгээд их уран байсан их ажилласан. Танай хэвээр манай тэр дарга нуурлыг чинь модмихний одоо уран нэг хэсэг байгаад байгаа юм. Бас ингээд нэг урлагийн талын бас нэг утан байгаад байна. Уран нь болохдгоон зэрэг ингээд танай хинаар дамжаал ингээд явцсан шиг байна. Урлагийн талынх нь бямтарч хийгээд дамжсан шиг байна. Эдний хүмүүс чинь банжиргалах дуулт юм байна. Буян жаргал чинь дуулт юм байна. Тас гэж бичдэг юм байна шүү дээ. Даал дөрөж мандлын завдаг годмаар явж тоглож хийж байсан шүү дээ. Савдын дотлооно. Манай хасуур юм байна. Тийм байна. Хөрөглөгөөр чинь мандлын. Хөрөглөгөөр тоглохгүй юм байна. Тий, хөгжим. Та нарын тоглоом дотроос ээж нэг 2 юм авчирж ирсэн. Тэр бодвол өөрийнхөө тоглоом авчирж яана гэж бодож ирсэн. Нэг дутуу сэлж гисэн гэвтэж байгаа сарлагын юуны арцны үнсээр сэлсэн бор бох байдаг санаж. Тийм шүү дээ. Манай бурхан дээр байдаг байсан шүү дээ. Тэгээ нөгөө ууцсан дээр нь нөхөтэй. Тийм. Ууцсан дээр нь нөхөтэй тэнд нэг хүч зоочтой. Бурхан дээр байдаг байсан. Манай бурхан дээр байдаг. Тэрний чинь нөгөө Мендоё гэдэг ямар нэг сурвалдагч ирэхэд тэр нь өгж уулзсан тий. Тийм. Тэгсэн. Тэгсэн чинь бас нэг тэгсэн. Шооны хайрцаг байсан гэдэг. Хайрцагны нүүр байсан гэдэг нэг 2 буухсгоо хоёр тийш яагаад өөдөөд байсан ингээ эргээд зогсчихсан юм. Тийм. Тэр одоо манай бас ингээд бурхны агуу шиг тийм жаацтай тийм үү? Ингээд манай одоо байж ийт. Тэрүүнийг юу яасан гэсэн. Тэр нөгөө лаг гэдэг хүн цэрэгт явахдаа манай буур гэж саахчооны хайрцаг гэж нүрийн сийгээ тийм хайрцаг гэж бодож явжсэн. Саахшоо гэдэг одоо юу байх юм биш нөгөө зоосон ширээгээл энэ телевизээр ингээд гараад байна. За. Их гоё тийм
хээтэй саа гэдэг байсан тийм. Тэр үнийг шүлждэг. Саа гэж шүлждэг. Тэгээд ингээд нөгөө уцсноо шүлжээ нөгөө шүлжигдсэнийг хураадаг юм жижигхэн дөрвчний голдно гэдэг. Тэрүүгээр ингээд хайцсан дотор маний илдаад ингээд хийдэг тийм байж юм. Тийм. Тэр ихч нь бол өстой гал голомтны дор ирж байгаа гэл нөгөө юунд төрх өмнөх байранд ажилтдаг бахта. Өнөөдрөө л манад гүйл ирдэг. Гэртээ очих юм. Тэгээд ийч тэр хоёр ч Даалгавар бичийн доор нэг юм шинжтэй байж ингэсэн гэсэн. Тэгээд даалгавар дүү гэж орлоо. Тэгээд намайг гоохоор нь ирчөөс юм чинь. Божгэр гэдэг гэсэн нэ. Божгэр үстэй. Божгэрийг манай дөрвөлчин бүү гэдгсэн нэ. Сүүлдээ орсон чинь дүү хайц ингээд уйлаад орон доогоор хайгаад байсан. Тэгэхээр нөгөөгээд явсан чинь нэг нь тэмээтэй нэг нь морьтой зөрчсөн. Нэг хоёр уу? Намайг өргүүлэх гээд манай ээж танаас яваад аваач хоёр чинь манайхаа яваад зөрчихгүй. Тэгээд хоорондоо уулзаад. Тэгэхээр сэрээнд бол миний их байхаар шүү дээ. Танаас өргүүлэх. Тийм байна. Тэгээд манай Яг өгөхгүй юм. Одоо энэ хоёр аваад явсан чинь зааж нөгөө аваач хоёр авах гэж байгаа гэдэг ингээд орсон чинь дүү хайч өгөөд орон тоогоор хайгаад гүгээд байсан гэсэн. Тэгэхээр дөрөвдөд ятад игчтэй ч өгч гарал л эцэг. Тэгээд явсан чинь зөрчсөн гэсэн. За. Танай буурлаавын голомт ч одоо тэгээд одоо яг хэний идэн юм аа. манай Аав ч голомт. хинцэрэнд байгаа. Цэрэнд байх уу? Тийм. Бидний Голомт дахин. Манай гачтойгонд аж яваа. Гачтойг өнгөрчгөр нь тий цэрэнд байгаа. зэрэнд байгаа. Цэрэнд байгаа. За нэг юм юутай сайхан дурсамжууд байна даа. За ингээд энэ ийм юм бичигдсэн юм тэгээд ингээ хардаа. За. Даргагийн гэрийн үе юм бичүүр гэдэг. Ингээд даргаа гэдэг. Даргаа гэдэг уурай чинь танаа өвөө чинь. Одоо миний бол ихэнх зүг болж таарж байгаа шүү дээ тийм үү? Ээжийн өвөө. Тийм. Та нар чинь бид нэг үе байгаа. Энэ хүн чинь 1884 онд төрсөн юм билээ. Эмээ чинь Пагам гэж юм байсан юм байна. 1885 онд төрсөн нэг дүү хүн байсан билээ. Дойдлогтой жижиг байгаа. Нэгэн би 100 жилээр таарсан шүү дээ. ингээд ажлаар таарал өнгөрдөг. Үүдэн вижнэд жаалга болчихсон. 3 жилийн өмнө хоёул манад ирсэн. Хоёр жил. За ингээд ч одоо тийм ээ. Тэгс. За одоо нь шүү дээ ингээд. Би одоо нэг шаштргээд нэг юм бичнэ гэдэг байгаа шүү дээ. Тэр дээр одоо түрүүний ярьсан тэр ерөнхий агуулгаараа даргаа гэдэг аль чинь юм айл байсан байна. Гэдэг үгтэй байдیں۔ Хавч их мэдж яхаар юм мэдээлүүд юм байна. Хүүхдүүд тусуур дээр нь одоо ингээд танаас авсан юм өөр юм мэдж байгаа сонссон юм удаа товч танилцуулгууд хийгээд тэгээд энэ бичвэрийг хавсаргаад Сарын бичвэр. Тэгээд юус ингээд айл болгонд орнд нэг юм ингээд өгч гэж байна. Тэр шиг гоё байхгүй шүү. Тэгээд тэргээд бохондоо хаана хаадаг нь тийм ээ. Өөрсдөө одоо танаа хийх чинь одоо ингээд юунийхээ дараа нь өөр нөгөө ямар зүрийн гэрийн үе бичвэр гэж гаргаад дарига ямар зүр тэгээд өөр их чинь эднийх нь ингээс салбархаад энэ хүүхдүүдийг чинь тэгээд дараагийнх нь болохгүй ямар зүрийн гэж дараагийнх нь болохоор За тэрнээс салаалаад ингээд яваа. Тэгээд одоо бидний өөр хүүхдээс цаашаа тэг хайр салаалаад 2 үе, 3 үе ингээд 4 үе бид бичээд өчөж байгаа. Тийм. Тэгээд энэ цаад юу дараагийн гэр бодмын их чинь ер нь ямар ч төвхтэй ус юм бэ гэдэг юм ингээд өмнөх 100 жилийн ингээд бадсан нэг юм хийж байгаа. Тийм. Өстой янз юм. Одоо би хоёр талынхын дэмэний хийж чадах юм бол энэ юм хөө одоо. Тэгэл одоо бидний хамгийн ихтэй өстой хамгийн үүдчтэй юу чинь л өстой наатар чинь. Тэгээд одоо ийм хийж байгаа гэдэг одоо ингээд юу нэ
хоёр талынхаа нэг ийм юм хийж өгөөд л тэгээд ингэчгүй заа тэгээд одоо болоо гэж бодогдож байгаа. Ястаа нэг наадах юм бол ястаа яанцтай ястаа нэг ястаа хэрэгтэй. Тэгээд хамгийн хэрэгтэй. эхний ээлжинд энийг ингэж гаргачаа дараагийн ээлжинд тууч бичиж хэлсэн байгаа. Тэгээд тэр ингээд бүх юмнуудыг оруулаад бүх цаг хугацааг ингээд яг өөрсдөө үе дээр ирүүлээл ингэхтэйгээр гармон болчих гэхгүй. Тэгээд энэ зохиолч нар янз бүрийн улс зөвлөд байх. Одоо тийм том зузаан гармон бол гэх байхгүй. Уншдаг хүн байхгүй. Богино хэмжээтэй баримт тийм туужууд бичээд тэрийг сонсдог ном болгодог. Нэг MP хийчихдэг. Тийм. Тэгээд тэр MP-г нэртэй нэг тараагаад өгчих. Залуучууд машиндаа хэлжээд сонсоод явж яадаг. Тэр нь дэрслийн. Одоо ном унших гэж яг онцороо сууч. Хичээлээ их гэж юм юу гэнэ авч. Нэг өрөөдрөө нэг тэгээд нэг ийм их юм ячаад би нэг юу гэнэ яаж та. Тэр одоо тэгэл энэ миний чинь ингээд яхад бас цаг хугацаа орно бас юм орштой бас мөнгө төгрөг ямар ч гэсэн би бичээл бэлэн болгоод тэгээд тэр цааш нь ямар хэлбэрээр хийх юм уу тэгж сая юм ярьдгаар болгох юм уу ярьж байгаа ингээл дундаас юм онцгой хийчих хэрэгтэй тийм ээ би ямар ч гэсэн юм бэлдээ тийм юм бэлдсэн байгаад тийм өөртөө тэгж яах вэ ямар ч гэсэн имжлэлтэй багтаах хөө имжлэлтэй багтаагаад ийм юм хийчих. Тэгээд одоо нас явж байна бас. Харин нас бодогддог болж байгаа ч надад яа болоод